Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн математикийн хичээлээр бид түүний шинж чанар ба гадаргуугийн талбайг олох хичээлээ эхэлцгээе. Өнөөдрийн хичээлээр бит ба дүрсүүдийг ялган иршлийг мэдэж таних битийн дэлхийс гадаргуугийн талбайг олох зорилготой. Хүүхдүүдээ зургаас бит ба дүрсүүдийг ялган нэрлээрэй. Зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Үүнийг куб гэж нэрлэн куб нь 8 оройтой 12 ирмэгтэй бүх ирмэн тэнцүү 6 талстай талстууд нь квадрат байна. Тэгшинцэг параллел бэдэн хэдэн орой, хэдэн ирмэг, хэдэн талстай байгааг ажиглаарай хүүхдүүдээ. Гурвалж призм нь 6 оройтой 9 ирмэгтэй 3 талстай. Суур нь 2 тэнцүү гурвалжин байна. 3 хажуу талстай бөгөөд тэдгээр нь тэгш өнцгтэй байна. Мөн олон онцгой призм нь суур нь 4 онцгой, 5 онцгой гэх мэт олон онцгой байдаг. Гүйцэд гадаргуугийн талбайг олохдоо уртыг өргөнөөр, өргөнийг өндрөөр, уртыг өндрөөр үржүүлээд хооронд нэмээд хоёроор үржүүлсэнтэй тэнцүү байна. Куб хэлбэртэй савны нэг ирмэгийн урт нь 4 м бол бүтэн гадаргуугийн талбайг олоорой. Бүтэн гадаргуугийн талбайг олохдоо ааг аагаар үржүүлээд 6-д үржүүлсэнтэй тэнцүү байна. Өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.